Сайн байцгаана үзэгчтэй Монгол телевизээс үзэгч та бүхэндээ хүргэдэг хөгжмийн шууд нэвтрүүлэг маань энэ өдрийн ээлж дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчид та бүхэн маань цэнхэр дэлгэцэнд ойртон сууж хайртай дотны хүмүүстэй аяд дугаар мжилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За Монгол орныхоо өнцөг булан бүрт хөгжмийн шууд нэвтрүүлэг бол хүрдэг байгаа учраас та бүхэн 1956 дугаарын утсанд холбогдож хайртай дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор аяд дугаар мжилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд эх орныхоо өнцөг булан бүрт Монгол телевизийн хөгжмийн шууд нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчидтэй дараах сайхан уран бүтээлийг зориулж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ үү?
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань эхэлсэн байгаа. Үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэмчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд студид ирсэн мэмчилгээгээ үзэгч та бүхэндээ хүргэе. Яг одоо Монгол телевизийн хөгжмийн шуудан нэвтрүүлгийг гэртээ хүлээн аван үзэж байгаа. Хамгаас хайртай хань хонгор зулдаа заман хадам ээж дорж дэрэм заман хайртай хүү ирээдүй дүү хүдэр мөнх хүдэр чулуун нартай энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү. Та нар миний амьдралын гэрэл гээгээ нармын юм шүү гэд. За хамгаас хайртай хандаа мөн хайртай ээжтэй хайртай дүүнэртэй оргил болтын зүгээс 80 дугаар мэмчилгээ илгээсэн байна. Ингээд 1956 дугаарын утсанд үзэгч холбогдсон байна уу? За сайн байна уу, та хөгжмийн шуудан шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Таны За та хэн гэдэг хүн захиалга өгсөн бэ? Та бидэнд захиалга өгсөн бол таны мэмчилгээг бид хүргэх байгаа. За. За би таны мэмчилгээг бичээд авъя. Окей, бичсэн. Одоо би урдан хэлээд дуусчихъя. Усанд явсан юм байгаа нахах зик. За. За та хэлж. Мон. Нахах бата. За, та мэнчилгээгээ хэлээрээ өөрийн дуу хоолойгоор хүргэх ямар ч байсан өглөө та бидэнд мэнчилгээгээ бичүүлсэн бол бид таны мэнчилгээг хүргэх ёстой эзэнд нь хүргэх байгаа. Яг одоо та өөрийн дуу хоолойгоор мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Төр мандахын дулсын инх улирал гэдэг дууг үзэгч маань захиалж байна, найруулагчаа. За. За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэмчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Студид ирсэн дараагийнхаа мэмчилгээг хүргэе. Жаргалмаа бидэнтэй холбогдож Өвөрхөнгөн аймагт байгаа хамгаас гартай аав Дулам сүрэн хайртай ээж Цэвэл Дулам, эгч Баярмаа Улаанбаатар хотод байгаа ах Баян мөнх болон за ээжийнхээ ажлын газрын хамт олонд 80 дугаар мэмчилгээ илгээсэн байгаа. За ээж нь Өвөрхөнгөн аймгийн 39 сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор байранд ажилдаг гэсэн. За ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны хамт олондоо мөн 39 сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд Жаргалмаагийн зүгээс 80 дугаар мэмчилгээ илгээсэн байна. За ингээд дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэм блэ? Батхуу юм байна. За Батхуухийн мэмчилгээ явуулах уу? Ах Баттөр мөн Дүү Батминд. Аха. Мөн муу энэ Улаанбаатар хотод байгаа. Аав ээж ахтууртай. Аавынхаа нэрийг хэлээрэй. Аавын нэр Баяр. Ээжийнх нь нэр? Ээжийн нэр Нарцэг. Наран цэцэг болон за ах トゥ төрөл төрөксөд мөн өөр хүнд мэнчилгээ явуулах уу Батхүү? За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэмчилгээг бид хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэмчилгээ илгээх боломжтой байгаа. 1956 дугаарын утсан дээр ирсэн мэмчилгээнүүдэд бид за ээлж дараалан үзэгчид та бүхэндээ хүргэх болно. Зарим үзэгчид маань миний мэмчилгээ яагаад явахгүй байна, яагаад явуулахгүй байна гэд бодож иж магадгүй ямар ч байсан бид үзэгчдийнхээ мэмчилгээг хүргэх байгаа. Нэвтрүүлэг маань цаг 30 минутын турш буюу 90 минут үзэгч та бүхэнд хүрэх байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм блэ? Алтан тулга хинд мэмчилгээ явуулах уу? Улаанбаатар хотод байгаа аав сүрэ орлоо. Аха. Аранга чулуу суманд. Ах алтан сүх. Алтан хуйг.
Алтан цогт. Мөн. Тэгээд гэр бүлийн бүгд. Арангаа хотын сумдгаа. За. Хатан ээж дөлжинжөө. Хотын суманд байгаа хадам ээж дөлжинжөө. Хатан аав сэрот. За, хадам аав сэрот. Мөн. Ах トゥ төрөл төрөсөдөө. За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Алтан тулгаа мэдлэгийг нь хүлээн авлаа. Холбогдсонд маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За студид ирсэн мэдлэгээнүүдээ бид үзэгч та бүхэнд ээлжлэн хүргэж байгаа. Яг одоо үзэгчидтэй бид ээжийн бүүвэтэй хорвоо гэдэг сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Энэ уран бүтээлийг Монгол Улсын гавьяач жүжигчин Болормаа, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Оюумаа, Дэлгэрмаа нар хамтран үзэгчидтэй дуулж хүргэсэн байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За сайн байна уу, та хөгжмийн шууданд холбогдлоо. Маш их баярлалаа. Танд ч гэсэн таны алдар нэр хэм блэ? Саруул гэрэл үү? Хинд мэдлэгээ явуулах уу? Монголынхаа ард түмэнд өнгөрсөн ч гэсэн шинэ оны мэд хүргэж эрүүлэг Аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Танаа бас шинэ Монгол хэлний бас хав авч мөн ялгаагүй ажил өндөр амжилт хүсэн өрөөё гэж баярлалаа. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Бидний зүгээс танд Аз жаргалын хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөж байна. Холбогдсонд баярлалаа саруул гэрлэгчээ. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Нэг дуун дээр бид 6 үзэгчтэй холбогдъё. Олон үзэгчид маань бас бидэнд за нэвтрүүлгийн турш бид одоо залгасаар маш олон залгалаад тэгээд холбогдож чадахгүй байна гэсэн гомдлыг одоо бидэнд маш их хэрүүлж байгаа. Тийм учраас бид аль болох олон үзэгчдтэйгээ холбогдож за олон үзэгчдийнхаа хүсэлтийг биелүүлэхийг хүсэж байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Нэг дуун дээр бид 6 үзэгчтэй холбогдох болно. За ингээд үзэгч та бүхэн 1956 дугаарыг утсанд холбогдох боломжтой байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? байна. За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм блэ? Амар жаргал. Амар жаргал. Хинд мэдлэгээ явуулах уу? Ээж наран цэцэг. Алтан баатар. Алтан багна. Баатар. Алтан баатар уу? Тий. За Алтан баатар. Аз жаргал. Аз жаргал. Мөн. За. Аз заяа. Ариун туяа. Чарлоо. Ариун туяа ич орлоо. Мөн. Тэтгэр бүлээх бүгд чинь аныг төрхий. Амар жаргалын зүгээс. Мөн ажитаа охин хүчрэлтэй. За охин ин хүчрэлтэй. Ээж хавь саараараа. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид маш их баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Танаа гэр бүл даад жаргал үсэ. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Яг одоо үзэгчдтэй бид ээжийн бүүвэтэй хорвоо гэдэг сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Дөнгөж сая амар жаргал бидэнтэй холбогдож Өвсгөл аймгийн Цагаан уйл суманд байгаа хамгаас гаштай ээж наран цэцэг заман Алтан баатар Аз жаргал Аз заяа ариун туяа ичин хорлоо инх төгс болон хажуудаа байгаа хамгаас гаштай хөөх охин хүчрэл нартаа энэ өдрийн мэндийг хүргээд миний охин ээжийнхаа үгэнд сайн ороороо зам бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд 80 дугаар мэдлэгээ хэлгээсэн байна. Амар жаргал маань дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. За үзэгч холбогдсон байна. Байна уу? Байна. За сайн байна уу, хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм блэ? Минд баяр. Та хинд мэдлэгээ явуулах уу? За дорногов.
сайн шандад суугаа хүү Батсуур. Бэр отхон цэрэн. За ач бүжин лам. Улаанбаатар хотод байгаа хүү Бүрүбат. За гэр бүл өрөө хүүхдэд нь. За аавынхын зүгээс бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. Танаа гэр бүлд бас аз жаргал хүсье. За ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаарийн утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож #дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор аядуугаар өмжилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За дөнгөж сая Минд Баяр бидэнтэй холбогдсон байгаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаарийн утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдоорой. За яг одоо үзэгчидтэй бид ээжийн бүүвэтэй хорвоо гэдэг сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Монгол Улсын гавьяач жүжигчин Болормоо, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэрмаа Оюунмаа нарын хамтран дуусан уран бүтээл байна уу? Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Чамаа хэн гэдэг вэ? Цэнгэл хэдэн настай вэ? За Цэнгэл хэнд мэнчилгээ явуулах уу? Гэр бүлийн хүнээ. За. Сандаа каманы цэрэн долгор ихтэй. Игч цэрэн долгор. Сандаа каманы. Ямар компани? Сандай компани уу? За. Цэрэн долгор За ажлын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсээд мөн. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Цэнгэлээ мэдлэгийг нь хүлээн авлаа. Маш их баярлалаа танд. За ингээд үзэгчтэй бид 6 үзэгчтэй холбогдсон байгаа. Үзэгчдийнхаа хүсэлтийн дагуу бид за нэвтрүүлгийнхаа туршид олон үзэгчдийг одоо бид нэвтрүүлэгтэй холбохын тулд #дотны хүмүүстэй мэнчилгээ дэвшүүлэх тэр боломжийг олгож одоо үзэгчдийнхаа хүсэлтээр нэг дуун дээр бид 6 үзэгчтэй холбогдож байгаа. Ингээд студид ирсэн мэнчилгээгээ хүргье. Жаргалмаа бидэнтэй холбогдож Өвөрхөнгөн аймагт байгаа хамгаас гартай аав Дуламсрын хайртай ээж Цэвэл Дулам, эгч Баярмаа Улаанбаатар хотод байгаа ах Баян мөнх, за мөн ээжийнхээ ажлын газрын хамт олондоо болох Өвөрхөнгөн аймгийн 39 сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо, ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд жаргалмаа аядуугаар өмжилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ хамгаас хайртайхаа хонгор зулдаа чамдаа би чинь хязгааргүй ихээр хайртай шүү гэд мөн хадам ээж дорж дэрэм за мөн хүү ирээдүү хайртай дүү хүдэр мөн хүдэр чулуу нартаа энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг хүргье гэд оргил болтын зүгээс аядуугаар өмжилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ. За дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Батхүү бидэнтэй холбогдож за нэгэн үзэгч маань Ховд аймгаас холбогдсон үзэгч маань өөрийн дуу хоолойгоор хайртай дотны хүмүүстэй аядуугаар өмжилгээ дэвшүүлсэн байгаа. Мөн Батхүү бидэнтэй холбогдож Сүхбаатар аймагт байгаа хамгаас гартай ах Баттүр дүү Батминд, Улаанбаатар хотод байгаа аав Баяр ээж Наран Цэцэг, ах дүү төрөл төрөсөдөө Батхүүгийн зүгээс аядуугаар өмжилгээ илгээсэн. Дараагийн үзэгч маань Алтан Тулга бидэнтэй холбогдож Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай аав Сүрэн Хорлоо, Архангай аймгийн Чулуутад байгаа ах Алтан Сүх, Алтан Хуйг, Алтан Цогт, за мөн Архангай Хотон суманд байгаа хадам ээж Должин Жов, хадам аав Сэрод нартай урт наслаж удаан жаргаарай гэд Алтан Тулга аядуугаар өмжилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Саруул Гэрэл бидэнтэй холбогдож яг одоо Монгол телевизийн хөгжмийн шуудан нэвтрүүлгийг эх орныхоо өнцөг булан бүрт хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчидтэй мөн Монгол телевизийн ажилчдад ажлын өндөр амжилтыг хүсээд аядуугаар өмжилгээ илгээсэн байгаа. Бидний зүгээс Саруул Гэрлэгчээ дараах сайхан уран бүтээлийг танд зориулж байгаа шүү. Ингээд дараагийн үзэгчийн маань мэнчилгээ амар жаргалын мэнчилгээ байна. За Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд байгаа хамгаас гартай ээж Наран Цэцэг, за мөн Алтан Баатар, Аз Жаргал, Аз Заяа, Ариун Туяа, Ичин Хорлоо, дүү Инх Төгс, за мөн хажуудаа байгаа хамгаас ярьтай хөөх охин Инх Хүчрэлдаа энэ өдрийн мэндийг хүргээд ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай. Мөн ах дүү төрөл төрөсөдөө Аз Жаргал хүсье. Шинэ жилийн баярын мэндийг хүргийгээд амар жаргалаа аядуугаар өмжилгээ илгээсэн. Дараагийн үзэгч маань Минд Баяр бидэнтэй холбогдсон байгаа. Дорноговь аймгийн сайн шанд суманд суугаа хамгаас гартай хүү Батсуур бэр отхон цэрэн заман ач хүү бүжин лам Улаанбаатар хотод байгаа хүү
Пүрэв Бат нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү гэж нэмжлэгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгч маань Цэнгэл бидэнтэй холбогдсон байгаа. Хамгаас гартай эгч Цэрэн Долгор, хамгаас гартай эгч Цэрэн Долгор за Сандэ компани хамт олондоо болон барилгын инженер Цэрэн Долгор эгчтэй ажлын өндөр амжилтыг хүсээд хамт олондоо 2013 онд амжилт бүтээлээр дүүрэн байгаарэ гэд. За мөн Цэнгэлийг таньдаг найз нөхөдтэй болон найз нөхөдтэй ах トゥ төрөл төрөсөдөө Цэнгэлийн зүгээс аядуугаар мэмчилгээ хэлгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн мэмчилгээг дараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ.
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд студид ирсэн мэдлэгээ үзэгч та бүхэндээ хүргье. Өөрийн цолмон бидэнтэй холбогдож хамгаас гартай аав, төр бат хайртай ээж, чимэг хайртай эгч Баасан жив болон 114-р сургуулийн 4-ийн А ангийн анги удирдсан багш Баярмаа, хамгаас гартай найзууд болох Номин Эрдэнэ, Б ингчин, Э ингчин, Нандин Эрдэнэ, Мөнх Зүл, Сувд Эрдэнэ нартаа энэ өдрийн мэндийг хүргээд сурагчдынхаа амралтыг сайхан өнгөрүүлээрэ, найзуудтай хязгааргүй ихээр хайртай шүү. Найзыгаа гомдоож байсан бол уучлаарай гэд 114-р сургуулийн өөрийн цолмон айдуугаар хэмжээлгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны нэр хэн блэ? Жаргал сайхан хэн хэмжээлгээ явуулах уу? хайртай нэгтэй. Болон одоогийн дөрөв сургууль. Хайртай. Аавынх нэр хэн гинэ? Аав Батнасан. Ээж Зулаа. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Жаргал сайхан амжилтын хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлээрэй. Студид ирсэн дараагийн мэдлэгээ маань. За дараагийн үзэгчийн маань мэдчилгээ. Увс аймгийн Ховд суманд байгаа. За Увс аймгийн Ховд сум халах багт байгаа. Ган зориг Отхон баяр хос болд нагцах Чиг Күнэ. За мөн нагцах Бадаа Минжид Улаанбаатар хотод байгаа. Цэгмэд Архангай аймагт байгаа. Тоония Эрдэнэтэд байгаа. Авга эгч Дайримаа. Авгахын хүүхдэд болох Давааням Даваа самбуу Улаанбаатар хотод байгаа. Хүүхэн жавынхаа гэр бүл үр хүүхдүүдэд за айдуугаар хэмжээлгээ илгээсэн байна. Үзэгчтэйгээ холбогдъё байна уу? За эмээгийнх нь нэр хин гинэ? Эмээл хам. Мөн эгч лавг сүрэн. Мөн За чамаа хин гэдэг үү? Хоёулаа танилцъя. Аз бэлэг. Чи хэдэн настай вэ Аз бэлгээ? 7 настай Аз бэлэг. За. Алтан булаг Төв аймгийн Алтан булаг суманд суугаа юу? Имэн? За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа зүйлгээ мэдлэгийг нь хүлээн авлаа. За ингээд үзэгчтэй дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Студид ирсэн дараагийн мэдлэгээ Бямбсүрэнгийн мэдлэгээ байна. Бямбсүрэн бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж сайн бэлэг Төв аймгийн Баян Чандман суманд байгаа. Хамгаас гартай хаан лавг сүрэн хүү пүрүүхүү охин Отхон Зул Мөнх Зул нартаа энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү гэд хайртай гэр бүлийнхэндээ Төв аймгийн Заамрын уурхаагаас Бямбсүрэн гэр бүлийнхэнд айдуугаар хэмжээлгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Наран Солонгийн мэдлэгээ байна. Наран Солонгон бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж ганц эцэг хайртай дүү Гүнжээ нартай энэ өдрийн мэндийг хүргээд та хоёрдоо хязгааргүй ихээр хайртай шүү. Та хоёр миний амьдралын гэрэл гээгээ нармын юм шүү гэдэг айдуугаар хэмжээлгээ илгээх хийх хүссэн байна. Ингээд 1956 дугаарын утсан дараагийн үзэгч холбогдсон байна. Байна уу? За миний дүү зурагтныхаа дүүг баг зэрэг багасгаад эсвэл зурагтнаас нэлээд холдож байгаа дэгчтэйгээ яриарай. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Хоёулаа танилцъя. Байна, холбогдсон байна. Намын Эрдэнэ зурагтныхаа дууг баг зэрэг багасгаарай. Тэгэхгүй бол дуун давтамжтай ирээд ээ шүү. За Намын Эрдэнэ хэн мэдлэгээ явуулах вэ? За харамсалтай Намын Эрдэнэ маань ус тасарчлаа. Эргээд Намын Эрдэнэ бидэнтэй холбогдож мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За үзэгчид та бүхэн яг 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй айдуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Студид ирсэн дараагийнхаа мэдчилгээг бид үзэгч та бүхэндээ хүргэх болно. За үзэгч холбогдсон байна. Үзэгчийг олбё. Байна уу? За сайн байна уу? Та хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Буян жаргал. За буян жаргал. Буян жаргалаа хэнд мэдлэгээ явуулах вэ?
Виктория. Аха. Түүний нөхөр. Үлзий сайхан. Хань үлзий сайхан. Мөн дүү жаргал. Түүний хань мигмаржав. Хайртай хань мигмаржав. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Буян жаргалаа. Мэдлэгээ энэ хүлээ авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая буян жаргал бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ дэвшүүлсэн байгаа. Буян жаргал маань за дараагийн үзэгч холбогдсон байна. Байна уу? Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Нэр нь хэн блэ? Аялаа танилцъя. Мэдлэгээ дэвшсэн. Бололгүй яхав. Нэр нь хэн блэ? Тэндээ үлэн дүүс. Хин гинэ? За нэр нь хэн гэсэн бэ уучлаарай. Байна уу? Байна уу? Байна уу? За уучлаарай таны сүлжээ унаад ах шиг байна. За уучлаарай энэ үзэгчийн маань сүлжээ унаад байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Студид ирсэн дараагийн мэдлэгээ маань за Баянгор аймгийн Баянлаг суманд байгаа хамгаас хайртай аав Асинг хайртай ээж Дулам сүрэн хайртай ах Дид баяр эгч Бямб сүрэн эгч Санги Дулам за мөнгө дүү Отхон Туул Отхон заяа Хилийн цэргийн 066 дугаар ангид цэргийн алба хааж байгаа хамгаас хайртай дүү Баатар чулуунда энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү гэд за 80 дугаар мэдлэгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна. Ажлын мэдлэгээ явуулах чи? За бололгүй яхав та хинд мэдлэгээ явуулах уу? Дорн аймгийн Дашвадуур суманд суугаа ах Цэрэнжав. Бэрэг хоригчин. Хин гинэ? Хурагчин уу? Тий. Хурагчин. Нахцэгч начнатагу. За нахцэгч. Баянлаг суманд суугаа ээж цэрэн долгор мөн басгын настаа. Бүх хамаатан садан ах トゥ нартай киноны минь хүрээ. Хиний зүгээс вэ? Хоёлоо танилцъя. Чимгийн зүгээс. Цэрэн чимэг. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Цэрэн чимгээ мэдлэгийг нь хүлээн авлаа. Холбогдсонд маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Дөнгөж сая Улаанбаатар хотоос Цэрэн чимэг бидэнтэй холбогдож Дорн аймгийн Дашбалбар суманд байгаа хамгаас хайртай ах Цэрэн жав за бэрэгч Хэрхчин мөн нагцэгч намсраа хайртай ээж Цэрэн долгор аав Дашны болон ах トゥ төрөл төрөсөдөө 80 дугаар мэдлэгээ хэлгээсэн байгаа. Дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. За үзэгчдтэй олон сайхан уран бүтээлүүдийг бид ээлж дараалан хүргэж байгаа. Та бүхэн бидэнтэй яг одоо шууд холбогдох боломжтой байгаа шүү. Студид ирсэн мэдлэгийг бид мөн ээлж дараалаа. Одоо ирсэн дараалалаар нь та бүхэндээ хүргэж байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За сайн байна. Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм билээ? Уянга хин мэдлэгээ явуулах уу? Мөнх дэмбэрлээ? За хандаа юу гэж хэлэх үү? За өөр хүнд мэдлэгээ явуулах уу? Дүү мөхчин гэдэг. Дүү мөхчин. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Уянга хайртай хандаа болон дүүдэд зориулсан мэдлэгийг нь бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. За нэг дуун дээр бид
6 үзэгчтэй холбогдож байгаа. За яг одоо бол 5 үзэгчтэй холбогдсон байна. Ингээд 6 дахь үзэгчигээ Aris 56 дугаар утсан дээр үрж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дараагийн үзэгч Aris 56 холбогдсон байна. За уучлаарай, холболт амжилтгүй боллоо. Үзэгчдийгээ бид Aris 56 дугаар утсан дээр үрж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Монгол телевизийн хөгжмийн шууд нэвтрүүлэг бол Монгол орны өнцөг булан бүрт хүрж байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм блэ? Намуна гэдэг. Намуна. Хин мэдлэгээ явуулах намана. Улаанбаатар ээж мөхцөг баттушиг хайртай мөхөсөндөө ээж мөхцөг. За. Бат түшиг. Ээж мөхцөг. Дүүгийнх нь нэр? Мөнх Эрдэнэ нартай. Өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг хүргээд тий. Намуна хаанаас бидэнтэй холбогдож байна? За Хинтийн аймгаас бидэнтэй холбогдож байгаа юм байна тийм ээ? Холбогдсонд баярлалаа Намуна. Маш их баярлалаа. За ингээд дөнгөж сая Хинтийн аймгаас Намуна бидэнтэй холбогдсон байгаа. Студид ирсэн мэдчилгээгээ үзэгч та бүхэндээ хүргье. Эхний үзэгчийн маань мэдчилгээ за Төв аймгийн Заамрын уурхаагаас Бямс сүрэн бидэнтэй холбогдож хамгаас хааштай ээж сайн бэлэг за Төв аймгийн Баян Чандман суманд байгаа хамгаас хааштай ханил хавг сүрэн хайртай хүү пүрүү хүү охин отхон зулан мөнхцөл нартай энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихэр хайртай шүү та нар минь үргэлж инээмсэглэж яваарэ гэд Төв аймгийн Заамрын уурхаагаас Бямс сүрэн хайртай ээжтэй гэр бүлийнхэндээ үр хүүхдүүдтэй дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ Наран Солонго бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж ганц эцэг хайртай дүү Гүнжээ нартай энэ өдрийн мэндийг хүргээд та хоёртой хязгааргүй хайр хайртай шүү гэд Наран Солонго дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Баянгор аймгийн Баянлаг суманд байгаа хамгаас хайртай аав Асинг хайртай ээж Дулам сүрэн ах Дид баяр эгч Бям сүрэн эгч Сангид Дулам дүү Отхон Зул за мөн Отхон Заяа Хилийн цэргийн 066 дугаар ангид цэргийн алба хааж байгаа хайртай дүү Баатар хүн нартай өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг хүргээд 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ өөрийн цолмонгийн мэдчилгээ байна. Хамгаас хайртай аав Түр бат хайртай ээж Чимэг эгч Баасан жив болон 114 дугаар сургуулийн 4-ийн А ангийн анги удирдсан багш Баярмаа мөн хамгаас хайртай найзууд болох Номин Эрдэнэ Б ингчин ингчин Нандин Эрдэнэ Мөнхцөл Сувд Эрдэнэ нартай энэ өдрийн мэндийг хүргээд сурагчдынхаа амралтыг сайхан өнгөрүүлээрэ та бүхэндээ хязгааргүйгээр хайртай шүү. Найзуудыгаа гомдоож байсан бол уучлаарай гэд хайртай найзуудтай гэр бүлийнхэндээ өөрийн цолмонгийн зүгээс мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ за Увс аймгийн ховд сумд байгаа. За Ган зориг Отхон баяр Басвалд Нагацах Чиг Кока мөн Нагацах Баадай Минжид Улаанбаатар хотод байгаа Цэгмэд Архангай аймагт байгаа Тоня Эрдэнэтэд байгаа авга эгч Дайрима авга ахын хүүхэд болох Давааним Даваа самбуу нартай Улаанбаатар хотоос хүүхэн жавын гэр бүлээс 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. За студид ирсэн мэдчилгээ маань Жаргал сайхны мэдчилгээ байгаа. Жаргал сайхан бидэнтэй холбогдож хамгаас хайртай хань инх цэцэг за Ховд аймагт байгаа хамгаас хайртай аав Батнасан хайртай ээж Зулаа нартай урт наслаж удаан жаргаарай гэд хүү Жаргал сайхан 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Аз үлийг бидэнтэй холбогдсон байгаа. 7 настай бяцхан үзэгч Аз үлийг маань Төв аймагт байгаа хамгаас хайртай Эмэл хам хайртай эгч Лавг сүрэн нартай урт наслаж удаан жаргаарай өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг хүргэе эрүүл мэндээ сайн бодож байгаарай гэд Аз үлийг 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Буян жаргал бидэнтэй холбогдсон хамгаас хайртай эгч инх туяа хайртай хань Өлзий сайхан дүү жаргал сайхан дүү жаргал заман хайртай хань Мегмар жив нартай Буян жаргалын зүгээс мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Цэрэн Чимэг бидэнтэй холбогдсон байгаа. Дорнод аймгийн Даш Балбар суманд байгаа хамгаас хайртай ах Цэрэн жив бэрэгч Хэрэгчин заман Нагцэгч Намсрай хайртай ээж Цэрэн долгор хайртай аав Дашны болон ах トゥ төрөл төрөсөдөө урт наслаж удаан жарахыг хүсэн өрөөгөөд 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Уянга бидэнтэй холбогдсон байгаа. Хамгаас хайртай хань мөнх тэмбэрэлтэй чамдаа хязгааргүйхээр хайртай шүү гэд. За мөнх тэмбэрэлтэй хязгааргүйхээр хайртай шүү гэд мөн хайртай хөөрхөн дүү мөнхчөндөө энэ өдрийн мэндийг хүргээд Уянга 80 дугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Намуна бидэнтэй холбогдсон байгаа.
Наман Хинти аймгаас бидэнтэй холбогдож Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай ээж мөнх цэцэг хайртай аав Бат Түшиг хөөрхөндөө мөнх эрдэнэ нартай өнөөдрийн мэндийг хүргээд та нартай би чинь хязгааргүй хэр хайртай шүү гэд Хинти аймгаас намун ая дугаар мчилгээ хэлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийн мчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн хөл авч үзцгэнэ. Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Үзэгч та бүхэн яг одоо 56 дугаар явуулсан шууд холбогдох боломжтой байгаа. За ингээд студид ирсэн мэдлэгээ хүргэе. Завхан аймгийн Ихүүл сумын Хуйг суманд байгаа хамгаас гартай аав Цэрэн Надмад хайртай ээж Цэрэн Балжир ах энх тайван түүний гэр бүл үр хүүхдүүдэд замун Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай эгч энх жаргал хүргэн ах алтан гэрэл дүү энх ямглан охин нандин эрдэнэ хайртай дүү энх Батар энх эрдэнэ замун хамгаас хайртай
хайртай хань пүрэв дөрж дүү ням бэлэг хадан мэж чимэт лавг нартай инхтвэгийн зүгээс 80 дугаар мэнчилгээ илгээсэн байна. За ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэнчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. За ингээд студид ирсэн мэнчилгээ маань үргэлжилж байна. Хамгаас хайртай охин зул заяада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд охиндоо хязгааргүй хэр хайртай шүү. Миний хөрхөн охин аавда ачлалтай, ээждээ нэрэлтэй, их орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэд хөрхөн охин зул заяада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд аав, ээж, эгчдүү нарийнхан зүгээс мэндчилгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ саран цэцгийн мэндчилгээ байна. Саран цэцэг Улаанбаатар хотоос бидэнтэй холбогдож Баянгор аймгийн Баян дэлэг сумын 4-р багт байгаа хамгаас гартай аав, сайн хүү, хайртай ээж, ганц цэцэг нартай энэ өдрийн мэндийг хүргээд замун хамгаас гартай аав, сайн хүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд хүү Шинбаяр, хүргэн Батбаяр за саран цэцэг нарийнхан зүгээс мэндчилгээ төвшүүлсэн байна. Үзэгчтэйгээ холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм бэлээ? Мөрөн гэж байна. Сэлэнг аймгийн өдөрсмөөс холбогдчих. За мөрөн Сэлэнг аймгаас бидэнтэй холбогдож байгаа юм байна хаа. Хин мэндчилгээ явуулах уу мөрөө? Сэлэнг аймгийн өдөрсмөнд амьдарч байгаа хайртай Цэрмаа. Ээж Цэрмаа. Хадан маав лавга. Хадан маав лавга. Байн хадан маав лавга. Мөн хадан мэж чулуун гэрэл. Хайртай хань Үлзий бат. Хайртай хань Үлзий бат. Мөн. Мөн. Байн за хайртай хань Үлзий бат. Мөн. Үлзий бат. Хайртай хоёр охин их саран мөх саран. Ирэх саран мөх саран болон ах оргил. Ах оргил Баян Монгол том баяр. Оргил Баян Монх том баяр чигмэд том баяр. Хатан мах бүрэн бат. Хатан мах бүрэн бат. Бат зориг Хүрлбаатар Наранхуу хосоо настай энэ хорогийн хамгийн сайхан бүхний бүтээр юм уу хөтөлчүүдтэй. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа мөрөө мэнчилгээг хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэндчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. Студид ирсэн дараагийн мэндчилгээ маань ууган цэцгийн мэндчилгээ байна. Булган аймгийн Бүрэг хангаас суманд суугаа хамгаас гартай ээжтэй мэндчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? За бололгүй яхав чамаа хин гэдэг вэ? Балжин юм хин мэндчилгээ явуулах уу? За Завхан аймгийн Дөрвөлжин сумын 5 толгой багт суугаа. Түүний гэр бүл. Мөн. Манай ээж Батмөнх. Ах Батмөнх. Мөн. Танаа гэнэ Завхан дүүрсэн сумдаа ах トゥ настай энэ үеийн мэндийг үз. За ах トゥ төрөл төрөсөдөө. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дөнгөж сая Завхан аймгийн Дөрвөлжин сумаас бяцхан үзэгч Балжин юм бидэнтэй холбогдож Завхан аймгийн Дөрвөлжин сумын 5 толгой багт байгаа хамгаас гартай ах Сэрод ах Батмөнх нарийнхаа гэр бүл үр хүүхдүүдэд за мөн нутгийн зонголондоо Балжин юмын зүгээс мэдлэгээр ирүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм бэлээ? Таны нэр? Батбуян жоохон чанга ярих боломжтой юу? Буян. За Батбуян хинд мэдлэгээ явуулах уу? За.
Мэнчилгээгээ хэлээрэй. хайртай болормаа. Хайртай хань болормаа. Байна уу? Байна, хайртай хань болормаа. Мөн? Хайртай болормоо та. Охин оюун жаргал. Хулан оюун жаргал. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. За ингээд студид ирсэн мэдлэгээнүүдээ үзэгч та бүхэндээ хүргэе. Ууган цэцгийн мэдлэгээ байна. Булган аймгийн Бүрэг хангаас суманд байгаа хамгаас гаштай ээж, ундрах, хайртайх алтан гэрэл. Заман Батбаяр, Отхон тогоо, Уран чимэг, Саран туяа. Эгч Бат цэцэг болон хамгаас гаштай авл хавг жив нартай энэ өдрийн мэндийг хүргээд Уран цэцгийн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ за Завхан аймгийн Ихүүл сумын Хуйг суманд суугаа хамгаас гаштай ав цэрэн найдвар хайртай ээж Балжир ах энхтэй байна түүний гэр бүл мөн Улаанбаатар хотод байгаа суугаа хамгаас гаштай ихч энх жаргал хүргэн ах алтан гэрэл дүү энх хамглан охин нандин эрдэнэ нартай заман хамгаас гаштай дүү энх баатар энх эрдэнэ хайртай хань пүрэв дөрж ням бэлэг хадам ээж чимэт лавг нартай энх хуйгийн зүгээс аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За. За, шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан хэн гинэ? Базар ханд. Олдох. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Хайртай охиндоо зориулсан мэдлэгээгт нь бид хүлээн авлаа. Маш их баярлалаа танд. За ингээд дараагийн үзэгчийн маань мэдчилгээ хамгаас хайртай охин зул заяада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд миний охин төрсөн өдрөө хизээч мартагдахааргүй сайхан тэмдэглэлээр аавд ажилтаа ээжтэй инэрлээ их орондоо эрэхтэй сайн хүн болоорой гэсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ саран цэцэг Улаанбаатар хотоос бидэнтэй холбогдож Баянгор аймгийн Баян дэлэг сумын 4-р багт байгаа хамгаас хайртай аав сайн хүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд таньда хязгааргүй ихээр хайртай шүү. Та минь энэ хорвогийн хамгийн сайхан аав юм шүү гэд заман хамгаас хайртай ээж ганц цэцэгтэй энэ өдрийн мэндийг хүргээд хайртай охин саран цэцэг ач хүү шин баяр замун хүргэн Батбаяр нарийнхан зүгээс аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ. За мөрөнгийн мэдлэгээ байна. Мөрөн маань Сэлэнгээс бидэнтэй холбогдож Сэлэнгийн аймгийн Хүдэр суманд байгаа хамгаас гаштай ээж Цэрмаа хадам аавл хавга хадам ээж чулуун гэрэл заман хайртай хань өлзий бат хөөрхөн охин эрх саран мөнх саран заман хамгаас гаштай ах оргил баян мөнх отхон баяр эгч цэгмэд хүргэн ах бүрэн бат дарга бат зориг заман хүрэл баатар наран хүү хос баяр нартай Сэлэнг аймгаас мөрөн аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Балжин нямын мэдлэгээ байна. Балжин ням маань Завхан аймгийн Дөрвөлжин сумаас бидэнтэй холбогдож Завхан аймгийн Дөрвөлжин сум 5 толгой багт байгаа. Хамгаас гаштай ах Сэрод хайртай ах Батмөх нарийнхаа гэр бүл үр хүүхдүүдэд болон ах トゥ төрөл төрөсөдөө Завхан аймгаас Балжин ням мэдлэгээ бишүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Батбуянгийн мэдлэгээ байна. Хамгаас гаштай хань болормоодоо хөөрхөн охин хулан оюун жаргал нартай энэ өдрийн мэндийг хүргээд өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэ гэд мэдлэгээ төвшүүлжээ. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ олдох бидэнтэй холбогдож за Хөвсгөл аймгаас олдох бидэнтэй холбогдсон байгаа. Нийслэл Улаанбаатар хотод сурж байгаа. Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурж байгаа. За төв тийст сурж байгаа. 3-р курсын оюутан хамгаас гаштай охин Базар хандтаа энэ өдрийн мэндийг хүргээд миний охин сургуулийн амжилттай төгсөөрөө охиндоо хязгааргүйгээр хайртай шүү. Сурлагын өндөр амжилтыг хүсье гэд Хөвсгөл аймгаас хайртай аав олдох ээж наран цэцэг нарийнхан зүгээс охиндоо мэдлэгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгийг дараах сайхан дуун дээр хамтдан уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ. たとえ離れていても私たち心の中でいつも一緒あんたが大好きです早く会いたいあなたのレイコたとえ離れていても私たち心の中でいつも一緒あんたが大好きです早く会いたいあなたのレイコ
чамаа дэнжин цэцэгтэй зүрлээ би хайрын дунд минь дэлбэсэг хачин гомсог цэцэг ямаачи сайхан бүсгүй чамаа сарны цэцгэж нэрлээ би итгэлийн дунд минь дэлбэсэг ихэмсэг тансаг цэцэг ямаачи чиний уйхан инээд чи миний үзэг цэцэг ямаа кандан гэдгээ мартасан ганцхан миний цэцэг ямаачи чамаа бодлын цэцэгж шивнэлээ би сэтгэлийн дунд минь уярсан сэмэрхэн нүгий цэцэг ямаачи чиний уйхан инээд чи миний үзэг цэцэг ямаа кандан гэдгээ мартасан ганцхан миний цэцэг ямаачи чиний уйхан инээд чи миний үзэг цэцэг ямаа кандан гэдгээ мартасан ганцхан миний цэцэг ямаачи ганцхан миний цэцэг ямаачи Үзэгчтэй хөгжмийн шуудны нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсан шууд холбогдох боломжтой байгаа. Ингээд студид ирсэн мэдлэгээ маань мөнх сайхан, инх сайхан Нямдава нарын зүгээс мэдлэгээ бидэнд ирүүлсэн байна. Ховд аймгийн мөнх хайрхан суманд байгаа хамгаас хайртай аав Батсуур, хайртай ээж Хуйга, аав эгч Цэвэн Дулумзаа, хайртай эгч Саруул Тунгалаг, мөн хайртай эгч Чулуун цэцэг нартай болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн мэндийг хүргээд өнгөрсөн ч гэсэн та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Та нар минь үргэлж байгаарай, эрүүл мэндээ сайн бодоорой. Өвлийг үнтэй сайхан даваарай гэд ах トゥ төрөл төрөсөдөө нийслэл Улаанбаатар хотоос мөнх сайхан, инх сайхан Нямдава нарын зүгээс мэдлэгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Сүхбаатарын мэдлэгээ байна. Сүхбаатар бидэнтэй Завхан аймгийн Тэлмэн сумаас холбогдсон байгаа. Завхан аймгийн Тэлмэн сумаас мөн Сүхбаатар холбогдож хамгаас хайртай ээж тэгш буян хайртайхын отхон дайрыда төрсө өдрийн гал халуун мэндийг хүргээд зааман том ах Амгалан Баатар хайртай том ах Амгалан Баатар ах Улан Баяр нарынхаа гэр бүл үр хүүхдүүдэд мөн Завхан аймгийн Тэлмэн сумын нутгийн зан олондоо нийт тэлмэнчүүдтэй өвлийг үнтэй сайхан даваарай гэж Тэлмэн сумаас Сүхбаатар аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар өмчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Магадгүй үзэгчид та бүхэн бас хэн нэгний гомдоосон байж болох юм. Тэгвэл та хөгжмийн шуудны нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйх боломжтой байгаа. Магадгүй хайртай залуудаа, хайртай бүсгүйдээ би чамд хайртай гэдэг үгийг хөгжмийн шуудны нэвтрүүлгээр дамжуулан хэлээрэй. Ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Яг одоо үзэгчидтэй Монгол улсын ардын жүжигчин Долгорын дулсан Эр хүн гэдэг сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Тийм учраас бүсгүйчүүд маань бидэнтэй холбогдож хайртай аавда, хайртай хандаа, хайртай дүүдээ аядуугаар өмчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За үзэгчдийгээ бид 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм бэлээ? Даваад удаа байна.
За, даваад улам. Даваад улам. Даваад улмаа хин мичилгээ явуулах уу? За, Хөвсгөл аймгийн хатгал суманд байгаа. За, Хөвсгөл аймгийн хатгал суманд суугаа. Хөвсгөл аймгийн хатгал суманд Чулуунбаатар ээж оюун чимэг. Аав Чулуунбаатар. Ээж оюун чимэг. Мөн. Намуу хүрэг ах Мөнбаатар эгч лавтуулан ах Нямжав. Хүрэг ах хингинэ. За, ах Нямжав мөн. За, бидэнтэй холбогдсон маш их баярлалаа даваад улмаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дөнгөж сая Улаанбаатар хотоос даваад улам бидэнтэй холбогдож Хөвсгөл аймгийн хатгал суманд байгаа. Хамгаас хайртай аав Чулуунбаатар, хайртай ээж оюун чимэг болон за хүрэг ахтай хайртай эгчтэй мөн ах Нямжав нартай дугаар мөчлөг ялгасан байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За, сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Чамаа хин гэдэг вэ? Намайг инхтэн гэдэг. Инхчин. Хин мижилгээ явуулах уу? Аав Батсайхан. Ах Батсайхан юм уу? Аха. Аха. Мөн Эрдэнэ ах. Аха. Эрдэнэ сайхан. Мөн Батбол руу. Имэж цэг сайхан. Аав инх болт. За, хэний зүгээс вэ? Инхчин тийм ээ, инхчин бидэнтэй холбогдсон байгаа. За, инхчингийн дүүг нь хин гэдэг вэ? Хин гинэ? Алтан шагаад. Дүүн жоох уйлаад л ээ нөө. Дүүн уйлаад л ээ нөө. Тийм үү, чимээгүй болохгүй нөө. Чи дүүгээ саатуулж чадчих нөө. Дүүгээ саатуулж чадчих нөө. Чадчих нөө. За, бидэнтэй холбогдсон маш их баярлалаа инхчин. Мэдлэгийг нь хүлээн авлаа. Маш их баярлалаа. За, ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаар утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дөнгөж сая бяцхан үзэгч инхчин маань бидэнтэй холбогдож за хамгаас гартай ах Батсайхан, ах Эрдэнэ сайхан, хайртай ээж Батболор, хайртай эмээ Цэцэг сайхан, аав инх болд болон хөөхөн дүү Алтан шагаа нартай энэ өдрийн мэндийг хүргээд 80 дугаар мөчлөг хэлгээсэн байна. За, дараагийн үзэгч бидэнтэй холбогдсон байна. Байна уу? Байна уу? Байна уу? За, энэ үзэгч маань байхгүй юм шиг байна. Уцаа таслаа. Ингээд дараагийнхаа үзэгч маань RS 56 дугаарын утсанд холбогдох боломжтой байгаа. Үзэгчдтэй бид яг одоо Монгол Улсын ардын жүжигчин Долгорын дуулсан Эр хүн гэдэг сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Энэ сайхан уран бүтээлийг хайртай хандаа, хайртай аавда за та бүхэн 80 дугаар мөчлөгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Аавда энэ сайхан уран бүтээлийг зориулах боломжтой байгаа. Үзэгчтэйгээ бид RS 56 дугаарын утсан дээр урьж байна. За, ингээд үзэгч бидэнтэй холбогдсон байна. За, уучлаарай холболт амжилтгүй боллоо. Ингээд үзэгчдийгээ бид RS 56 дугаарын утсан дээр урьж байна. Студид ирсэн мэнчилгээнүүд маань үргэлжилсээр байгаа. Сүхбаатарын мэнчилгээг бид хүргэсэн байгаа. Завхан аймгийн Тэлмэн сумаа Сүхбаатар бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэнчилгээ дэвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгч маань Мөнх сайхан, Инх сайхан, Нямдава нарын мэнчилгээг бид үзэгчдтэй хүргэсэн. За, ингээд үзэгч та бүхэн яг одоо RS 56 дугаарын утсан дамжиж холбогдож хайртай хандаа амьдралынхаа түшиг тулгуур болсон сайхан хандаа мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дараагийн үзэгчийг урьж байна. Байна уу? Байна уу? За, хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Увс аймгийн Завхан сумын 1-р багаас хин гинэ? Үрзээ. Та хинд мэнчилгээ явуулах уу?
За ээжийнх нь нэр хин гинэ? Хишиг жав. Мөн. За. Мөн. Хатам тэна. Мөн. Байна. Өөр хүнд мэнчилгээ явуулах уу та? За. Ах Бата. Аха. Батахта мөн. За. Мөн. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. За ингээд яг одоо 3 үзэгчтэй холбогдсон байна. Студид ирсэн мэдлэгээ тэгээ хүргэе. Сүхбаатар аймгийн Сүхбаатар бидэнтэй холбогдсон байна. Завхан аймгийн Тэлмэн сумаа Сүхбаатар бидэнтэй холбогдож хамгаас сайртай ээж тэгш буян хайртайхын нотхон дайраа да. Төрсө өдрийн гал халуун мэндийг хүргээ таньда хязгааргүйхээр хайртай шүү гэд. За мөн том ах Амгалан Баатарынхаа гэр бүл өр хүүхдүүдэд ах Улан Баярынхаа гэр бүл өр хүүхдүүдэд мөн Завхан аймгийн Тэлмэн сумын нутгийн зан олондоо нийт тэлмэнчүүдтэй өвлийг үнтэй сайхан даваарай гэд Сүхбаатар 80 дугаар мөчлөгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань мөнх сайхан инх сайхан ням даваанаар бидэнтэй холбогдож Ховд аймгийн мөнх хайрхан суманд байгаа хамгаас гартай ав Бат суур хайртай ээж Хуйга авгагч Цэвэн дулам за мөн хайртай эгч Сарвал тунгалагд чулуун цэцэг нартаа мэнчилгээд бишүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Даваа дулам бидэнтэй холбогдсон байна. Улаанбаатар хотоос бидэнтэй холбогдож Хөвсгөл аймгийн Хатгал суманд байгаа хамгаас гартай ав Чулуунбаатар хайртай ээж Оюун чимэг болон хайртай ах ням жав мөн бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн мэндийг хүргээд 80 дугаар мөчлөгээ илгээсэн байна. Даваа дулам маань дараагийн үзэгч маань инхчин бидэнтэй холбогдсон байгаа. Бяцхан үзэгч инхчин маань бидэнтэй холбогдож хамгаас гартай ах Бат сайхан хайртай ах Эрдэнэ сайхан ээж Бат Баяр ээж Бат Болор эмээ Цэцэг сайхан аав инх болд болон хамгаас гартай хөөхөнд алтан шагаа нартай энэ өдрийн мэндийг хүргээд инхчин маань мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Овс аймгийн Завхан сум 1-р багаас үржээ бидэнтэй холбогдсон байгаа. Үржээ маань бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж хишиг жав хадам ээж Саяна мөн ах Бата болон ах トゥ төрөл төрөсөд өвлийг үнтэй сайхан даваарай гэд 80 дугаар мэнчилгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байгаадаа та тавина. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ. Chúi hăng xịt tì đi thế Chính cô hai đi nghĩ kì xì ngà yô Chẳng xì xì tì đi nghĩ dù rừng nhìn thu rì thế Ý rì rì hư đi sông sông bò bò shto Ý rì kì đi kì kì Phá bên đi bạc rô Жаргалын айд биши түшиг эри хүмбай Ингрийн түшгэдэ дулмахан хангоо Тугийн сонсгот хуурын чиммэгэтэ Эгний атарваги Эгний харусан урсган ави Жаргалын айд биши түшиг эри хүмбай
Жаргалын айди биши түшиг эри хумбай энэрэ хай сутсуда дошто энэрэ хэдэжни памэти бахта андэрвин амяхтан амаган эри хумбай аз жаргалын айди биши түшиг эри Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За яг одоо 56 дугаарын утсанд Ховд аймгийн Булган сумаас ундрах бидэнтэй холбогдсон байна. Байна уу ундрахаа? Байна уу ундрахаа? байна. За ундрахаа мэнчилгээгээ үргэлжлүүлэн хэлээрэй. Аха, ихч. Ууган цэцэг. Аха, мөн. Ихч ууган цэцэг. Мөн. Шинаны мэнд хүргээ дээрүүлэхэндээ. Шинаны баярын мэндийг хүргээд тийм ээ. Ховд аймгийн Булган сумаас ундрах бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Ундрахаа мэмжлэгийг хүлээн авлаа. За. Хатан мах таш дондог. Мөн. Хүргэн ах тулгаа. Мөн. Хатамэгч болроо. Мөн. Шинаны мэнд хүргээ. За, шинэ жилийн баярын мэндийг хүргээд бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Ундрахаа мэмжлэгийг хүлээн авлаа. За, Улаанбаатар хотод байгаа ах Бата. Мөн. Дүү болдоо. Хин гинэ? Мөхчөө. Мөхчөн. Мөхчим шүү, мөхчг үү? Мөхчг. За. Аха, мөн. Аха. Мөн. Бидэнтэй холбогдсон маш их баярлалаа. Ундрахаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстээ аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Студид ирсэн мэнчилгээ маань за Эрдэнэцэн хорлоогийн зүгээс ирсэн мэнчилгээ байна. Эрдэнэцэн хорлоо Батанаар бидэнтэй холбогдож Говьалтай аймгийн Тонхил суманд байгаа хамгаас гартай охин ууган баяр хүргэн номин Эрдэнэ хайртай хүн Наранбаатар бэр мөнгөн гэрэл мөнх гэрэл Улаанбаатар хотод байгаа охин Ган Заяа хүргэн дарин чулуун болон ах トゥ төрөл төрөсөдтэй ачцэн нартаа. За аав Бата ээж Эрдэнэцэн хорлоонаар нь мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоод бололгүй яхав таны алдар нэр хэм блэ? За Дундгов аймгаас Дорж бидэнтэй холбогдож байгаа юм байна. Та хэн мэнчилгээ явуулах уу? Мэнчилгээгээ хэлээрэй. Дундгов аймгийн ондрын сонцоогоо. Дундгов аймгийн ондрын сонцоогоо. Тимарошта. Мөн. Ээж Маруш мөн. Байна уу? За та мэнчилгээгээ хэлээрэй.
За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг хүлээн авлаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Дундгуй аймгаас Дорж бидэнтэй холбогдож Дундгуй аймгийн өндөр хишиг суманд байгаа хамгаас гартай ээж Маруш болон ах トゥ төрөл төрөсөлтөө нутгийн зан олондоо Доржийн зүгээс мэмжлэгээ дэвшүүлсэн байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Байна уу? Байна. За хөгжмийн шууданд холбогдлоо. Чамаа хэн гэдэг вэ? Мичид марл уу? Мичид марл хинд мэнчилгээ явуулах уу? Ээж долгормаа. Мөн тонустэй ачирга сенсорыг шинжлэхийн баярын хүргье. За, өөр хүн мэнчилгээ явуулах уу мичид марлаа? Тарайд шинжлэхийн хүргье. За, Монгол телевизийн уран бүтээлчдэд мөн шинэ жилийн баярын мэндийг хүргээд тийм ээ. Чи хэддүгээр сургуулийн За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. За, ингээд 3 үзэгчтэйгээ холбогдсон байгаа студид ирсэн мэнчилгээ маань Эрдэнэсэн хорлоогийн зүгээс ирсэн мэнчилгээ байна. За, нэг үзэгчтэй дахин үзэгчтэй холбогдъё. Үзэгчд маань тасралтгүй залгасаар байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Байна уу? За, хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алтар нэр хэм блэ? Буян дэлгэр. Та хинд мэнчилгээ явуулах уу? За, Завхан аймгийн Асгат суманд суугаа. За. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг. Батамжов. За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Буян дэлгэрийнхаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За, ингээд өнгө сая Буян дэлгэрэх маань бидэнтэй холбогдсон байгаа. Ингээд студид ирсэн мэдлэгийг үзэгч та бүхэндээ хүргэе. Говьалтай аймгийн Тонхил суманд байгаа хамгаас гартай охин Ууган Баяр хүргэн Номин Эрдэнэ Хүү Наранбаатар Бэр Мөнгөн гэрэл Улаанбаатар хотод байгаа охин Ган Заяа хүргэн Дарин Чулуун болон ах トゥ төрөл төрөсөдөө Ачцээ нартай аав Бата ээж Эрдэнэсэн хорлоогийн зүгээс мэнчилгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ ундрахын мэнчилгээ байна. Ховд аймгийн Булган сумаас ундрах бидэнтэй холбогдож за Улаанбаатар хотод байгаа хамгаас артай ээж Совсон Жав хайртай ах Сүрэн Дөлөө дүү Улан Баяр Улаан цэцэг за мөн Болдбаатар Улаанбаатар хотод Улиастад байгаа хамгаас гартай ах Бат болд хайртай эгч Ууган цэцэг за Увсд байгаа хүргэн ах Даш Дондог хүргэн ах Тулгаа Хадам эгч Болроо Улаанбаатар хотод байгаа ах Бата за мөн дүү Болдоо болон эгч Мөнхчиг болон бусд бүх ах トゥ төрөл төрөсөдөө Ховд аймгийн Булган сумаас ундрах 2 дугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Доржийн мэнчилгээ байна. Дундгуй аймгаас Дорж бидэнтэй холбогдож Дундгуй аймгийн өндөр хишиг суманд байгаа хайртай ээж Марусия болон ах トゥ төрөл төрөсөдөө сайхан өвлж өрөө гэдэг 2 дугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгч маань бяцхан үзэгч Мичид Марл бидэнтэй холбогдсон байгаа. Хамгаас гартай ээж долгормаа болон ах トゥ төрөл төрөсөдөө за мөн Монгол телевизийн уран бүтээлч хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсээд бяцхан үзэгч Мичид Марл маань 2 дугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Бидний зүгээс дараах сайхан дуу хөөрхөн дүүдэд зориулж байна. Дараагийн үзэгч маань Буян дэлгэр бидэнтэй холбогдсон байгаа. Буян дэлгэр бидэнтэй холбогдож Завхан аймгийн Асгат суманд байгаа ах トゥ төрөл төрөсөдөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хөвсгөл аймгийн Цагаавал суманд байгаа хамгаас гартай ах トゥ төрөл төрөсөдөө заман хайртай ах Бадамжов дарханд байгаа нийслэл Улаанбаатар хотод байгаа бүх ах トゥ хөдөр нутагт байгаа ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн мэндийг хүргээд өвлийг өнтөө сайхан даваараа зам мал зүргээ онд тарган оруулаарай. Тэгээ сайхан хавртаа золгоорой гэд та бүхэндээ Буян дэлгэр 2 дугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг уламжилснаар бид энэ өдрийнхөө хөгжмийн шуудан нэвтрүүлгийг жаргаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчтэй.
өдшээр харцаа эргэлөө чиртэн зогсохдоо хамгаас онцгой ариухан хараа халуухан сэтгэлдээ хадгалсан ба Домболсон цэнхэрхэн өдшээр мөрийг минь алан хансаж суухдаа мөнхөрлийн учигтай ариухан хүслээ богн зүрхэнд минь шингээсэн Намрын тэргээл сар тайхан өдшээр нарийн шуран хайг цогдон учрахтаа наннаас нандин дэгэхэн хараа насны чамда шинэж хэлсэндээ Тэргэн сартай тэрлэгшээс ихэлсэндээ